Өдөржин яна бичгээ давтаад яна их тарих хэрэгэлдэг сурагчид нэг онцгойлоо одоо бичгээ сайн сурдаг сурагчид ч та өдөржин яна тарих хэрэгэлсээр идэл яна тарих толгой яна жоохон хүндэрж их шиг байдаг юм уу эсвэл яна яад давтсан ч яна хэр өтөмжин гархаа болж өгөхгүй гэдэг юм уу эсвэл яна яад давтсан ч яна одоо чөлөөлж чадхаа болж идэг юм уу эсвэл яна сэтгэл санаа төвлөрч чадхаа болж идэг юм уу эсвэл юмыг ойлгох чадвар нөх одоо удаан байдаг ч юм уу эсвэл яна өдөржин ишид одоо тарих хэрэгэлж өдөр сүнгүй ажилдаг улсууд ч юм уу тийм ба тэгээ юу ч бас ийм улсууд одоо дандаа их тарих хэрэгэлдэг та тэр үсүүд яна тархиндаа одоо сайн шим төжил нөхгүй яна таны одоо чөлөөлөх чадварт юм ууддаг юм уу тархич одоо яаж хөрхөө болдог ч юм уу анхаарал төвлөрч чадхаа болдог юм уу тийм ба юмыг ойлгох чадвар нь удаан болдог юм уу тийм ба яг ийм үсүүд яна ийм хүүхдүүдэд ийм сурагчдад яна их тохирдог тусгайлан ишид тархины шим төжил нөхдөг нэг загсан тасыг танилцуулж өгье. За өнөөр яна Аудалия улсын одоо 90 жилийн түүхтий болж байгаа нэрт бүтээдэг Аужабаа гэж тусгайлан ишид их тархины шим төжил нөхдөг их тархинд одоо шим төжил нөхдөг загсан тас DH. Тэгээ өнгийн загсан тасны бол дөрвөн дэхэн гэж хэлж байгаа. Учир нь яна өний нэгийн уусаар яна өнгийн загсан тасныг бол одоо дөрвөн уусанд таньсан гэж хэлж байна. Тэгээ нэг онцгой бол одоо энэ бол тусгай тархины шим төжилийн нөхөхөр баггүй одоо хүний нүдний тэр бүрхөвчийн торон бүрхөвчийн одоо шим төжилийн нөхдөг. Тэгэхээр энэ бол одоо хүүхэд гэнэ одоо сурагчид гэнэ нэг ялангуяа одоо их сургууль шарах гэж сурагчид ч юм уу эсвэл одоо сургуулийн их аанаа байгаад байгаа хүүхэд юм уу тийм ба анхаарал төвлөрч чадахгүй юм уу ухаан төхөөрөний олохгүй юм уу тийм ба ер нь тархин жоохон удаалыг байгаад идэг ч юм уу. За иймэрхүү хүүхдүүд бол бүр тахирна. Тэгээд нэг лонк контрол 60 байна. Тэгээд нэг лонк нь 166 төгрөг. Тэгээд одоо сурагчдаа хэрэг бүтэмжид одоо анхаарал тавьж гэрийн ахмад бол хүүхэддээ бүр эний авч уугаарэ. Тэгээд шалтгаан хийчихье. Энэ бол тусгай хүүхдийн шим төжилийн тархины шим төжилийн нөхдөг DH.